Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Оюуны хөгжил хичээлийнхээ IQ тест бүлгийн эхэлцгээе. Асуултын тэмдгийн оронд тохирох тоог олоорой. Өгөгдсөн зүйлсийг ажиглаарай. За энд квадратууд дотор тоонууд байрлсан байна. Нэг квадратад байгаа 2 тоо. За мөн доор нь 1 тоо байна. Голд нь 1 тоо байна. Эдгээр 4 тоонууд хоорондоо ямар хамааралтай вэ? За ажиглаарай. Квадрат бүрдэх тоонуудын нийлбэрийг ажиглая. За эндээс ажиглахад нийлбэрүүд өөр байгаа бөгөөд ямар нэгэн зүй тогтоолох боломжгүй байна. Тэгэхээр квадратын зүүн болон баруун талд байгаа 2 тоо, за доор нь байгаа тоо. Эдгээрийг ажиглаад дунд талын тоо ямар хамааралтай байх бол 2 ба 4-ийн нийлбэр 6. За тэгвэл 6-аг яаж 30 гаргаж болох вэ? 6-аг 5 дахин ихсгэж 30 гаргаж болно. Тэгэхээр 5 гэдэг тоо квадратын доор байрлсан байна. За энэ дөрвөө дараагийн тоонууд дээр хэрэглэж үзье. 4 ба 5-ын нийлбэр 9. За тэгвэл квадратын доор 8 байгаа учраас 8-ын 9-ийн 72. За тохирч байна. Дараагийн хэсгийг ажиглая. 5 ба 7-гийн нийлбэр 12. Квадратын доор нь 2 байгаа учраас 12-ыг 2 дахин хэсгээд 24. Асуултын тэмдгийн оронд байх тоог олоход амархан боллоо. Тэгвэл энэ тоо 7 ба 3-ийн нийлбэр 10. Доор нь байгаа 4-өөр үржүүлээд 40. За хүүхдүүдээ дараах зургийг ажиглаад толин ойлтыг олцгоё. Зурагт цагийн заалтууд өгөгдсөн байна. За эдгээрийг ажиглаад өгсөн цагийн толин ойлт сүүлийн 8 цагаас аль нь болохыг харгалзуулан олцгоё. За эхний цагийн хувьд цагийн зүү 4-ийг зааж байна. Тэгвэл толин ойлтондоо ямар харагдах вэ? Эсрэг байдлаар нь төсөөлөн бодъё. 8-ыг заасан байх нь. Тэгэхээр 8-ыг заасан цаг хамгийн ихэнд байрлсан байна. За үнийг олчлоо. За доотлын цагийг ажиглая. Цагийн зүү 1-ийг зааж байна. Тэгвэл толин ойлт нь ямар байх вэ? Төсөөлөн бодоорой. 11-ийг заасан байх нь. Тэгэхээр цагийн зүү 11-ийг заасан байгаа нь түүний толин ойлт болох юм байна. За дараагийнхыг ажиглая. Цагийн зүү 9-ийг зааж байна. Минутын зүү 7-ыг зааж байна. Тэгвэл түүний толин ойлт ямар байх вэ? За 9-ийг зааж байгаа нь эсрэг талдаа 3-ыг, 7-ыг зааж байгаа нь эсрэг талдаа 5-ыг заасан байх нь. Тэгэхээр түүний толин ойлтыг оллоо. 4 дахь цагийн зүүг ажиглая. Цагийн зүү 2-ыг зааж байна. Минутын зүү 1-ийг зааж байна. Үүний толин ойлт нь ямар байх вэ? Цагийн зүү 10-ыг зааж, минутын зүү 11-ийг заасан ийм цаг байх ёстой. За түүнийг олъё. 2 дахь игнэний дээдлийн цагийг ажиглая. Цагийн зүү 5 өнгөрөөд, минутын зүү 9-д дөхөж очсон байна. За үүний толин ойлт ямар байхыг олъё. Цагийн зүү 6 ба 7-гийн хооронд. Харин минутын зүү 3-аас өнгөрч байгаагаар дүрслэгдсэн байгаа. За ийм толин ойлттой цаг хаана байна вэ? За түүнийг энд байна оллоо. За дараагийн цаг 6-аас бага зэрэг цагийн зүү өнгөрч байна. Минутын зүү 2 болж байгаа юм байна. За тэгвэл ийм толин ойлт хаана байх вэ? 6-ад арай дөхөөгүй байгаагаар дүрслэгдсэн цагийн зүйтэй. За 10-аас дөнгөж өнгөрч байгаа минутын зүйтэй ийм цаг байх ёстой. За түүнийг оллоо. Дараагийнх нь цагийн зүү 12-ыг зааж, минутын зүү 10-ыг зааж байгаа ийм дүрслэл байна. Үүний толин ойлт нь цагийн зүү 12-ыг заасан, харин минутын зүү 2-ыг заасан ийм цаг байх ёстой. За түүнийг оллоо. За ингээд үлдсэн цаг нь хамгийн сүүлийн цагны толин ойлт болж чадаж байна. За дараагийн дасгалд анхаарлаа хандуулаарай. За бүгдээрээ цэцгэн дээрх тоонуудын нийлбэрийг ажиглая. Цэцэг тус бүрийнхийг ажиглахад ижил байж чадах нь уу? За эндээс тоонуудаа харъя. За эндээс нэмэхэд хэсэг бүрийн нийлбэр ижил байх боломжгүй юм байна. Мөн ямар нэгэн зүй тогтол ажиглагдахгүй байна. За тэгэхээр бүгдээрээ цэцгэн дээрх тоонуудын цифруудын нийлбэрийг ажиглая. За нэмээд үзээрэй.
За эндээс мөн ямар нэгэн зүй тогтол ажиглагдахгүй байна. За тэгвэл бүгдээрээ арай өөр байдлаар харж үзье. Нэг мөрдөх тоонуудын нийлбэр эсвэл ялгуур нь ямар байгааг сонирхож үзье. За тэгэхээр цэцэг 5 дэлбэтэй байгаа учраас аль нэг 2 хосуудын хувьд 5 дахь тоо гарсан байх ийм боломжийг хайцгаая. 3 ба 7, 2 ба 5 ямар хамаарал байж болох вэ? Эндээс ажиглахад дээдлийн 2 тоогоор 37 гэдэг тоог бүтээгээд доотлын 2 тоо 25 гэсэн тоог бүтээж байгааг харж болно. 37 ба 25-ын ялгуур 12 байна. За тэгвэл энэ олсон дүрмээ дараагийн цэцгэн дээрх тоонууд дээр хэрэгжилж үзье. 54, 38-ын ялгуур 16 байх ёстой. За тийм байна. Тэгэхээр энэ тохирч байна. 3 дахь цэцгэн дээр 42 ба 23-ын ялгуур 19 байна. Тохирч байна. Ингэхээр бидэнд 4 дахь цэцгийн дэлбэн дээрх тоог олоход амархан боллоо. За 32 ба 10 хэдийн нийлбэр 18 байх вэ? За үүнийг ажиглаж харъя. 32-оос 18-ыг хасаад 14. Тэгвэл бидний олох тоо 4 байх нэ. Одоо бүгдээрээ үгэн тесттэй ажиллацгаая. Хүний их хэл болон сэтгэх чадвар бие биесээ ихэд хамааралтай байдаг. Энэ хэсгийн тестүүдээр үгийн баялаг, найруулга, үгийн утга ойлгох чадваруудыг хөгжүүлдэг. Зүй тогтолыг олж үг үүсгээрэй. За өгөгдсөн үгийг ажиглаарай хүүхдүүдээ. Энд 3 мөр тус бүрт 2 үг өгөгдсөн байна. Харин тэр 2 үгийн тусламжтайгаар дундлын үгийг үүсгэжээ. За тэгвэл 1-р мөрний эхний таар гэдэг үг 2 дахь саруул гэдэг үгээс ааруул гэдэг үгийг үүсгэсэн байна. За яаж үүсгэсэн байж болохыг бодоорой. Эндээс ажиглахад эхний үгийн сүүлийн 3 үсэг 2 дахь үгийн сүүлийн 3 үсгийг нийлүүлж уул гэсэн ааруул гэдэг үгийг бүтээжээ. За тэгвэл энэ дүрмээрээ дараагийн 2 дахь мөрний үгийг бүтээж үзье. Сүүлийн 3 үсэг магнай. Магнай гэсэн үгийг бүтээж болж байна. За тэгвэл дараагийн 3 дахь мөрийн сүүлийн 3 үсэг вандуй гэдэг үсгүүдийг аваад вандуй гэдэг үгийг бүтээж чадлаа. Ингэхээр бидний олох ёстой үг магнай, вандуй гэсэн 2 үг байна. За үгэн тестийн бас нэг хувилбар нь хаалтны гаднах үгстэй хоршин хэрэглэгддэг ийм үгийг олох дасгалууд байдаг. За жишээлбэл зам, бодлын гэдэг 2 үгтэй хоршин хэрэглэгдэх нэг үг ямар үг байх вэ гэдгийг бодож олцгоё. За тэгэхээр зам харгуй гэсэн үг байдаг. Мөн бодлын харгуй гэж ярьдаг. Ингэхээр хаалтны гадна байх харгуй гэдэг үг өмнөх 2 үгтэйгээ хоршин хэрэглэгддэг үг байна. За мөн бичиг мөнгө гэдэг үгтэй хоршин хэрэглэгдэх үгийг бодож олъё. Энэ үг нь цаас, бичиг цаас. Бас мөнгө цаас. За энэ утга тохирч байна. Өдөр, ном гэдэг 2 үгтэй хоршин хэрэглэгдэх үгийг олцгоё. За бодоорой ямар үг байж болох вэ? Судар, өдөр судар, ном судар. За тохирч байна. За тэгвэл одоо бидний олох үг суур, байдал гэдэг үгтэй хоршин хэрэглэгдэх ийм үг байх нь. Байр, суур, байр, байдал. За энэ утга тохирсон үг болж чадчихна. За дараагийн нэг сонирхолтой дасгал бол зөвхөн нэг үсэг өөрчилж нэр үг үүсгэх замаар өгөгдсөн үгээс заасан үгийг үүсгэдэг. За эхний дасгал. Хүрз гэдэг үгээс эхлэн нэг үсэг өөрчлөх замаар банз гэдэг үгийг үүсгэнэ. За энд ямар боломж байна бүгдээрээ бодоорой. За хүрз үү үсгийг өөрчлөөд харц. Дараагийнх нь эрийг өөрчлөөд ханз. Эндээс хээг өөрчлөөд банз гэдэг үгийг үүсгэж болж байна. Тэгэхээр бидэнд 2 удаагийн хувиргалтаар үгийг оллоо. Нүд гэдэг үгийг өөрчлөн гар гэдэг үг үүсгэх ёстой. За тэгвэл нүд шүд, дараагийн үг нь шүр, дараагийн үг нь шар. Тэгээд гар гэдэг үг үүсгэж болж байна. Ууц гэдэг үгийг уул, бул, бал, мал, мах гэж үүсгэж болж байна. Уул гэдэг үгийг нэг үсэг өөрчлөх замаар гол гэдэг үг болгон хувиргая.
уул, бул, бал, гал, гол. За энэ мэтэр үг үүсгэж болох нэ. За дараагийн дасгалыг ажиглая. Асуултын тэмдгийн оронд ямар үсэг байх вэ? За дугуй дүрслэлээр өгөгдсөн үсгүүдийг ажиглаарай. За эндээс нэг анхаарал татж байгаа зүйл бол А үсгийн дээр 3-ын тоо бичсэн байна. Энэ ямар учиртай байж болох вэ? За тэгэхээр энэ үгэнд А үсэг 3 удаа орсон байж болно. За тэгвэл А үсэг 3 удаа орсон. За тэгээ Б, Эв, Г гэсэн гээгүүлэгчтэй ямар үг байж болох вэ? За бидэнд өгөгдсөн үсэг Э, Я, И, хагас И, Е гэсэн 5 үсэг байна. За эдгээрээс тохируулан алийг нь сонгох боломжтой байна. Мэдээж А үсэг орсон учраас энэ үг эр үг байгаа. За энэ үгэнд Э, Е үсэг орох боломжгүй. Яагаад тэгэхээр А үсэг орсон эр үг байгаа учраас. Тэгэхээр одоо бүгдээрээ Я, хагас И, 3 үсгийг сонгоё. За энэс хамгийн боломжтой нь хагас И үсэг байна. Яагаад тэгэхээр хос их шиг орсон байж болно. За тэгэхээр ийм үгийг бодоод бид баавга гэдэг үгийг сонголоо. Ингэхээр бидний олох үсэг хагас И байжээ. Энэ удаагийн хичээл үүгээр өндөрлөж байна. Хүүхдүүд та нар минь оюуны мэлмийн хурц байж сэтгэх чадвар нь цэгцтэй байгээ. Баяртай хүүхдүүдээ.